За өнөөдөр үндсэн хуулийн сонгуулийн тогтолцоотой холбоотой эцсийн хэлцүүлэг явагдаж байна. Бид 30 жилийн өмнө тогтсон ийм тоглоомын дүрмээр улс төрийн намууд сонгуульд өгөхөд ирэхээр өөрөө өөртөө зориулсан ийм тоглоомын дүрмийг сонгуулийн хуулиар хийж 30 жил явлаа. Үүнээс болж урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүхэлдээ алдагдсан гэж үзэж болно. Нэг их хурлын гишүүн дээр байгаа эрх мэдлийн жин үлэм хэмжээгээр өндөр байдаг учраас хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд оролцохоос эхлээд олон байнгын орооны гишүүн байхаас эхлээд олон асуудал дээр Кнопны энжин бол туйлын чухал байсаар ирсэн. Биендээ хариуцлага тооцох боломжгүй. Кноп нь бага учраас их хурлын гишүүд томилтоор явбал бараг чуулган гацх хэмжээнд ийм том эрх мэдлийн төвлөрөлттэй. VIP 76 гэдгээс ахуулаад нэршлээсээ ахуулаад энэ 76 парламентын гишүүнийг бол эрх мэдлийн хамгийн оргил дээр байдаг цэг гэж ойлгодог болсон. Гишүүн бүхний гүйцэтгэх засаглалын ажил хийх энэ агуулга руу явж Монгол улс бүхэлдээ 76 ерөнхий сайттай болж ирсэн. Энэ бүх зүйлээс болж санал хураалт болгон дээр төсөв өргөн баригдах бүхэн дээр улс төрийн томоохон асуудал болох бүр дээр эсвэл зээл байдлаар ч юм уу эсвэл тендер байдлаар ч юм уу ийм 8 явдаг. Барьцаанд ордог. Бойкот хийдэг. Ийм нөхцөл байдал бол ингээд 30 жилийн хугацаанд хуралдан бий болсон. Энэ бол нууц биш. Өнөөдөр би их хурлын гишүүдтэй бас талархаж байна. Яагаад гэхээр энэ дээр зоригтой шийдэл гаргаад энэ эрх мэдлийн хэд төвлөрлийг задлах шийдвэр гарч байгаа. Энэ үндсэн хууль батлагдсанаар цаашдаа их хурлын гишүүн байна гэдэг бол тиймч сонирхолтой зүйл биш болж байна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж байна. Энэ ашиг сонирхлын тухай хууль батлагдчихвал. Яг л түмнээ төлөөлөх зарчмаар олон нийтийн төлөөлөгч болох энэхүү суур зарчим энд биелэлээ олноо. Илүү бас иргэдийн төлөөлөлд орж ирэх боломж гарна. Яг хүмүүс бас ярьж байгаа л да чагсаалтанд нэр муутай хүмүүсийг оруулж ирүүлгээд тэгж байгаа нам шууд ялагдах хэрэгтэй. Хоёр сонгуул дээр ялагдаад дүгнэлт юм. Тийм учраас энэ 30 жилийн хугацаанд явж ирсэн авилгал ашиг сонирхолтой холбоотой, ил тал лоббитэй холбоотой энэ бүх асуудал уг нь бол 152 байсан бол 2 дахин багасах байсан. Гэхдээ мэдээж үндсэн хууль зөвшөлтслөөр явдаг учраас арчсан намын үндэсний бодлогын хорооны гарсан шийдвэрийн дагуу өнөөдөр 126-гаар эцсийн хэлцүүлэг хийгдэж байна. Бид хүндэтгэлтэй хандж байна. Бусад улс төрийн намуудаа ч гэсэн бас хүндэтгэлтэй хандж байна. За сая бас пүрэв дөрж гишүүний хөндсөн асуудлыг бид нэлээд анхааралтай хандъя. Ер нь бол сонгуул хил амгүй шудраг болох хэвээр. Хилийн чандад байгаа монголчуудаа бид сонгуульд оролцуулах хэвээр. Сонгуулийн эрт аль болохоор өндөр байх хэвээр. Цаашдаа бид цахимаар сонгуул хийдэг зүйл рүү явах учиртай. Ингэж санал гээгдэхгүй төлөөлж байгаа төрийн легитим сайн байх хэвээр. Хүлэмжшөрөгдөх байдал өндөр байх хэвээр. Ингэж илүү хүртээмжтэй ардчил бий болох бас энэ агуулга тавигдана. Тэгэхээр энийг мэдээж мэргэжлийн байгууллагуудаас нь хэдүүлээ судалж асууя. Зүгээр сонгуультай холбоотой сонгуул шудраг байх, эргэлзээгүй байх энэ бүх асуудал дээр бид сөрөг хүчиндээ байнга хүндэтгэлтэй хандна. Би бас хэлсэн та бүхний яг хүссэн дүрмээр чинь яг хүссэн эрх зүйн орчноор чинь бид өрсөлдөн. Яг тэгэхээр тех ёстой юм л. Тэгжээж энэ маань өөрөө хяналт тэмцэл сайн илүү сонгуулийн маргаан байхгүй ийм агуулгаараа ингэ явна. Цаашлаад тойрог хуваарлах нөхцөл байдал залгаад сонгуулийн хууль залгаад улс төрийн намын тухай хуулийн дээр ч гэсэн бид парламент судалтай байгаа арчсан нам, хүн нам болон бусад улс төрийн намын саналыг бид илүү хүнддэг. Ямар нэгэн байдлаар хүч төрсөн тийм алхмыг бол бид хийхгүй.
Энэ нь өөрөө сонгуул шудраг байх, технологийн хувьд, за мөн одоо дүрм журмын хувьд хууль тайлбарлах, хуулийг нэг мөр ойлгох энэ бүх асуудал дээр л одоо хамтдаа ярилцаад явчих болно. За нөгөө талаараа энэ үндсэн хууль батлагдсанаар энэ бол өөрөө нэг нам илэрхий давамгайлж ялахгүйгээр илүү одоо консенсус буюу зөвшөлтлийн арчил руу орно гэсэн. Одоо германтай төстэй байдлаар. Энэ бол өөрөө улс төрийн намуудад бодлогын нам бол төлөвшөд түүхэн юм одоо чухал хувь нэмэр бас болно гэж бол итгэлтэй байгаа. Тэгээд энэ дээр өнөөдөр бас парламентын гишүүдийн хувьд бол за хэдийгээр яг ингээд яг 152-ороо биш ч гэсэн өнөөдөр 78-48 гэсэн энэ одоо пропорцоор энэ асуудал шийдэгдвэл Монгол улсад одоо шинэ 30 жил авилгагүй 30 жил ашиг сонирхлоос ангид байх 30 жил эрх мэдэл хэд төвлөрсөн биш 30 жил эхлэх суур реформ болж байна гэж үзэж байна. Суур реформ. Мэдээж яг засгийн газар их хурлч авилгалтай тэмцэх ажлуудыг эрчимтэй хийж байна. Одоо бол бид нар ийм хөрсөн дээр ургасан ургамалтай л тэмцээд байна. Суур хөрсийг нь засахгүй бол тийм ургамал ургасаар л байх болно. Тийм учраас өнөөдөр бол хөрсийг нь бүхэлд нь өөрчлөх маш том реформын одоо үндсэн эхлэл бол өнөөдөр бас энэ танхимд ингээд тавигдж байна гэдэг агуулгаар бол баяртай энийг би бас тэгээд протокол тэмдэглүүлэн үлдэх нь бол өөрөө чухал зүйл байх хаа. 2019 онд хийгдэх ёстой байсан зүйл харамсалтай санал хураалтаар тухайн үед унсан. Эртөө эзэн яг цагт хийх зүйлийг бид цаг алдахгүйгээр заавал хийх ёстой. Ягаад гэхээр дараагийн хүмүүстэй бид нэр зовлон үлдээхгүй тулд хийх ёстой. Зовлон байвал бид нэр цаг хугацаанд л эсвэл хийхгүйгээр шийдэх ёстой. Тэгэхгүй бол галаас цухтаагаад эсвэл ингэчүүл одоо яаж шүүмжлэхдэх бол ингэчүүл яах бол гэж явсаар байтал манад маш их олон асуудлууд хоримтлагдсан. Тийм учраас хоримтлагдсан асуудлуудыг бид нэр цогцоор нь суур реформоор нь шийдэж чадвал дараагийн ажиллах хүмүүс энэ цаг үе өөрөө зөвөр үнэлэгдэх юм өдөр ирнэ гэдэгт бол итгэлтэй байна. Энэ дээр би тэгээд арчсан нам бас хүн намын удирдлагууд бусад улс төрийн намууд дуу хоолойгоо илэрхийлсэн иргэний нийгмийн байгууллагууд олон эрдэмтэн судлаачдад би бас өнөөдөр бол таад туйлын одоо чухал зүйл дээр маш зоригтой юм том реформыг хийж байна гэдэг агуулга дээр нас талархал илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна.